За энэ Монгол Улс Улаанбаатар хотын Цэнгэлдэх хүрээлэнд олимпийн бэлтгэл үйл ажиллагаа явуулсан байгаа. За энэ олимпийн бэлтгэл үйл ажиллагааг Улаанбаатар хотын Цэнгэлдэх хүрээлэнд ямар ч байсан эхний баг тамирчид ирээд бэлтгэлээ базааж байгаа бид хүн үзэж байна. Энэ дуучин эмэгтэй Эсвэгнэ гэдэг уг нь Монгол хүмүүс байгаа. Тэгээд энэ Европ генетикийн солилцоо бол хийгдсэн байгаа гэдэг бас ойлгох зүйтэй. Эсвэгнэгийн хувьд бол онц сурж байсан одоо тэр эмэгтэй. Ээж нь одоо туул. Эмээ нь Батлагрын ууган цэцэг. За өвөө нь Дүгрийн Эрдэнэт, аав нь гэж явдаг. Маршал Дүгрийн Эрдэнэт байгаа. Тэгээд энэ олимпийн бэлтгэл үйл ажиллагаа маш сайхан хийгдсэн байгаа гэдэг бас ойлгох зүйтэй. Өөр Улаанбаатар хотод өөр одоо шинэ хотод олимпийн томоохон байгууламжтай бариад дууссан. Тэгээд хөл өмгийн бэлтгэл үйл ажиллагааг энэ Улаанбаатар хотын Цэнгэлдэх хүрээлэнд хийсэн. Тэгээд олимпийн жуулч дуулан тамирчдыг олимп хотгонд одоо хүлээж авсан. Зарим нэг их Монгол хороолд жуулчдыг хүлээж авсан байгаа. За ийм учиртай, ийм түүхтэй бичлэг байгаа гэдгийг ойлгох зүйтэй. За энэ өндөр буржигдуу өстэй тамирчин бол Батагийн Отгонбаатар, манай Монголын жигшээ багийн дасгал жуулууч тамирчин, хөл өмгчин, Сеул олимпийн жигшээ багт тоглож байсан Монгол улсыг төлөөлж тоглож байсан тамирчин байгаа. Олон улсын жигшээ багийн тамирчин, дасгал жуулагч байгаа. Гавьяа тамирчин гэж эрхэм сайхан цол тэмдэгтэй хүн байдгийг ойлгох хэрэгтэй. Мөн одоо Монгол улсын бригадын генерал цол байсныг одоо бас хэлхэн зүйтэй гэж бодож байна. Ингээд олимп хичнээн болоод өнгөрсөн ч гэсэн түүхэн бичлэг бол их сайхан түүхэн дурсамжтай байдгийг монголчууд сайн ойлгох зүйтэй. Монгол улсын ариун марш Дүгрийн Эрдэнэт, Сүнжин гараанд зочд буудлын захирал, ерөнхий захирал, эзэн байгаа, байгуулсан эзэн байгаа. Ховын хөрөнгө оруулалтаар одоо Сүнжин гараанд зочд буудлыг байгуулсан. За энэ хүн бол өөрөө хэд хэдэн томоохон зочд буудлуудыг шинэ хотгонд одоо байгуулсан. Мөн одоо олон сайхан дууны шүлэг олимпийн үед одоо бичиж түүнийг дуу болгож амьлуулсан байгаа. Мөн ч одоо олон сая тэрбум долларыг зарцуулсан гэдгийг бас ойлгох зүйтэй шүү. За ингээ монголчуудаа сайн сайхныг хүсье. Ямар ч гэсэн Монгол Улсын ариун марш Дүгрийн Эрдэнэтийн өөрийн хувийн хөрөнгийг буцааж өгж асар их сая долларуудыг буцааж өгөхөө гэж найдаж байгаа шүү. Ер нь бол албан ёсоор шаардж байна. Хэрэв өгөхгүй бол ширүүн аргаар одоо тэнцэж авна гэдгийг ойлгох зүйтэй шүү.